Simple introduction буюу өөрийгөө танилцуулж ярих товч өгүүлбэрүүдийг өнөөдрийн хичээлээр сурцгаая. Эхний ээлжинд өөрийнхөө нэрийг танилцуулж болох хоёр төрлийн аргыг суръя. Эхний арга My name is Элбэг сайхан ган хуйг. My name is Элбэг сайхан ган хуйг. За энийг орчуулах юм бол намайг гангийн Элбэг сайхан гэдэг. My name is гэдэг хэллэгийн яраас өөрийн нэрийг хэлээд за мөн овгоо танилцуулах. Өөрийн нэрийг урдаа овгоо ардаа хэлнэ. My name is Dalton Russell. My name is Ben Thomas. My name is Claudia. My name is Peter B. Parker. My name is Khan. Дараагийн арга I'm Ibe. Ibe. Өөрийн богино нэр эсвэл хочоо хэлэх. Үүнийг орчуулах юм бол намайг Ibe гэдэг. I'm гэдэг яраас өөрийн хоч эсвэл богино нэр хэлнэ гэсэн үг. I am John Kramer. I am Peter Aufschneider. I am King of Wakanda. Hi, I am Jack. I am Ling. Өөрсдийн насаа хэл сурцгаая. Насаа хэлхийн тулд уртаар эсвэл бас богиноор хэлж болно. Эхний жишээ I'm 20 years old. I'm 20 years old. Үүнийг орчуулах юм бол би 20 настай. Эсвэл I'm 20 гэд богиноор хэлж болно. I'm 20. Би 20 гэсэн юм утгатай. Good morning. I am Shane Botwin and I am 10 years old today. I am 30 years old, Mom. I am 7 years old. I am 15 years old. Dear Captain Zissou, I am 12 years old and live in Jawbone, Kentucky. За мөн country болон nationality-га хэлэх ёстой. За үүнийг орчуулбал улс иргэншил гэсэн үг. Яагаад улс иргэншлээ заавал хэлэх ёстой байдгийг бэ гэхээр ихэнх хүмүүс таныг аль улсаас ирснийг үл хамааран таны яг өөрийн иргэншил бас төрлөх улсыг нь асуух магадлал сонирхол өндөртэй байдаг. Өөрийн ирсэн улсаа хэлэхийн тулд та бүхэн I'm from Mongolia. I'm from Mongolia. Үүнийг орчуулах юм бол би Монголоос ирсэн гэж байна. За Mongolia гэдэг үгийн оронд өөрийн гэсэн улсуудынхаа нэршлиг тавьж болно гэсэн үг. I am from Germany. I am from Croatia. I am from France. I am from Italy. No, I am from Romania. Өөрийн иргэншлээ хэлхийн тулд I'm Mongolian. I'm Mongolian. Би Монгол хүн гэсэн юм утгатай. За та бүхэн маань энэний оронд бас өөрийнхөө иргэншил үгүүдийг Mongolia гэдэг үгийн оронд тавьж болно. I am French. I am Chinese. And I am Italian. I am Russian. I'm British. Мөн өөрийн амьдардаг газраа хэлхийн тулд I live in Ulaanbaatar. I live in Ulaanbaatar. Би Улаанбаатарт амьдардаг. I live in гэдгийн араас хот эсвэл өөрийн амьдарч байгаа улсынхаа байршлыг хэлж болно. I live in Paris. I live in Omaha, Nebraska. I live in California. I live in Manhattan, dude. And I live in Japan. Мөн өөрийн ажлаа хэлж сурцгаая. I am a teacher. I am a teacher. Би багш хийдэг. Би бол багш. I am a эсвэл I am an гэдгийг араас та бүхэн өөрсдийн ажлаа хэлж болно. I am a driver for Jean-Michel's family. I am a professional model. I am a lawyer. I am a damn good journalist. I am a great tracker. За хаана ажилладаг бас хэлцгээе. I work in a bank. I work in a bank. Би банкнд ажилладаг. Хэрвээ би өөрийгөө сургуульд ажилладаг гэж хэлвэл I work in a school. Би дунд сургуульд ажилладаг гэвэл I work in a high school. Банк гэдэг үгийн оронд та бүхэн өөрийн ажилладаг газраа хэлнэ гэсэн үг. I work in the record store. I work in a hotel. I work in the State Department. I work in an emergency room. Right. I work in a restaurant. Хобби буюу сонирхлоо хэлж сурцгаая. I like music. I like music. Би
хөгжимд дуртай. Music гэдэг үгийн оронд өөрийн дуртай бүх нэрүүдийг ашиглаж болно. I like basketball. I like chess гэх мэтчлэн. I like cake. I like chocolate milk sometimes. Well, I like music. I like football. I like dancing. I like playing football. I like playing football. Би хөл бөмбөг тоглох дуртай. Футбол гэдгийн оронд өөр ямар нэгэн спорт оруулж болно. I like playing basketball. I like playing chess. I like playing rugby. I like playing tennis on occasion. I like playing the horses. I like playing games. I like playing cards. I like playing games with people who like playing games. My hobby is reading. My hobby is reading. Миний сонирхол бол юм унших гэж. Би юм унших хоббитой. My hobby is гэдгийн араас та бүхэн өөрийн дуртай хоббинуудаа эсвэл сонирхсан зүйлээ бас оруулж хэлж болно. My hobby is music. Right. My hobby is photography. You know, my hobby is rebuilding cars, American cars. My hobby is drinking. Madam Sound, my hobby is genealogy.